Байдал холбогдуулаад ямар ч үсэн хилцүүлэг зохион байгуулъя. За энэ хилцүүлгийнхаа хүрээнд бол хуульчдын холбоонд удаадараа өргөдөл хүсэлтэй өгсөн одоо шүүгчнэрийн асуудлуудыг бас завсран дурдаад энэ кейсээр бас ажиллаад санаа бодол юу вэ хилцүүлээд явах зүйтэй гэсэн үднээс бол бидний хилцүүлгийг зохион байгуулж байгаа. За тэгээд та бүхэн энэ шүүгчийн хараат бус байдал гэдэг ойлголтыг бол мэдээж нийтлэг талаас нь бол харахаас гаднаас нэгж тал руу харах хэрэгтэй байна гэсэн ойлголт авсан баха. За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За манай хуульчдын эрхийг хамгаалах хорооны зүгээс хуульчдынхаа нийтлэг эрх ашиг сонирхлыг хамгаалах талаар ажиллагаануудыг явуулж эхэлж байгаа. За бид өнөөдрийн байдлаар шүүгчнэрийн нийтлэг эрх ашиг зөрчигдсөн асуудал гараад байна гэдгийг шүүгчнараас ирүүлсэн гомдол мэдээлэл хүсэлт болон хийсэн ажиллагаануудтай холбогдуулаад энэ шүүгчдийн хараат бус байдал ба томилгооны талаарх энэ асуудлыг нэмрүү авч хэлцгээе гэдэг байдлаар өнөөдрийн хилцүүлгийг зохион байгуулж байгаа. Дараагийн удаа бид нар бас прокуроруудын нийтлэг эрх ашиг зөрчигдөж байгаа асуудал дээр бас хилцүүлгийг зохион байгуулах, өмгөөлөгчдийн нийтлэг эрх ашиг хөндөж байгаа асуудал дээр хилцүүлгийг зохион байгуулах, бусад хуульчдын одоо нийтлэг эрх ашиг хаана зөрчигдөж болж энэ төр судалгаа хийж байгаад бас хилцүүлгийг зохион байгуулах гэх мэтлэн ийм шат дараалттай юм үйл ажиллагаанууд авах гэж байгаамаа. Энэний хамгийн ихний хилцүүлэг болох шүүгчдийн хараат бус байдлаа томилгоо сэдвт хилцүүлэгт хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. За Монгол улс ер нь дэлхийн улс орнуудын ардчилсан зарчмыг хүлээн зөвшөөрч тэдэнтэй хөл нийлүүлэх алхахыг эрмэлзэж явж байгаа өнөөдөр. Олон улсын хууль эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд болон хүний эрхийн талаар хамтран ажиллах зорилго бүхий олон улсын байгууллага болох Нүүбийн гишүүн орн нэгдүгээр. Хоёрдугаар ардчилсан орнуудын хамтын нийгмийн гишүүн орн болохынхаа хувьд тухайн байгууллагын гаргасан шийдвэр, зөвлөмж олон улсын гэрээ конвенцийг даган биелүүлэх хэрэгжилтийг нь тайлагнах үгийг хүлээж идэг. За үүний зэрэгцээ хүний эрхийн түгээмэл тунхаглал, иргэний болон улс төрийн эрхийн олон улсын факт, нэгдсэн үндэсний байгууллагын дүрм, энэ дүрм доторх олон улсын шүүхийн дүрм, олон улсын хөдөлмөрийн байгууллагын дүрм, алагчлахгүй байх олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенц зэрэг олон улсын олон талт гэрээнд нэгдэн орсныхоо хувьд энэ гэрээ конвенцийн хэрэгжилтийг одоо хангаж ажиллах ийм үүрэгтэй байж байгаа. За хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүн бүр хууль шүүхийн өмнө эрхтэгш байна. Ямар ч алагчдаггүйгээр адилхан хуулиар хамгаалуулах хэрэгтэй. 23 дахь зүйл заасан хүн бүр хөдөлмөрлөх ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга аятай нөхцлөөр хамгаалах, ажилгүйдлээс хамгаалуулах хэрэгтэй гэсэн тунхаглалыг Монгол улс үндсэн хууль болон хөдөлмөрийн тухай хууль, бусад салбарын хуулиудад бол энэ үндсэн санааг шингээж өгсөн байгаамаа. За шүүх эрх мэдлийг дэлхийн нийтээр төрийн эрх мэдлийн хуваарлах онолын үүднээс дэлхийн улс орн болгон шүүх эрх мэдлийг засаглалын нэг тулгуур гэж тооцсон хүлээн зөвшөөрсөн. За энэ хүлээн зөвшөөрсөн асуудлаа юугаар илэрхийлэх юм гэхлээр улс орн болгон ихэнх ардчилсан эрхцүүд төртөө улс орн бүр үндсэн хуулиндаа буюу тулгуур хуулиндаа шүүгчдийнхаа одоо баталгаатай байдлыг бол тусгаж өгсөн байдаг. За өөрөөр хэлбэл шүүгчдийг томлох, чөлөөлөх асуудлыг үндсэн хуульдаа тусгаж өгсөн бас улсууд байна. Эндээс харахад бол шүүгчдийн халдашгүй байдал, хараат бус байдлын баталгаа нь хамгийн эхлээд энэ шүүгчдийгээ томилхоос ахуулаад чөлөөлөх хүртэлх процесс болгонд явагдчихэдэг гэж ингэж харагдахаар байна. За энд зүгээр тойм болгоод Америк нэгдсэн улс, Канада, Франц, Герман бүгд найрамдах хятад ард улс гэдэг энэ орнуудын тухай жишээлэн авч үзэхэд Америк нэгдсэн улсад ерөнхийлөгчийн санал болгосноор Сенатын зөвлөл шүүгчдийг, бүх шатны шүүгчдийг томилдог. Канадын хувьд бол мужи улс болгоны засгийн газар бүх шатны шүүгчдийг томилдог. Мужууд хоорондын жижиг нутаг дэвсгэрт аман захирагч томилдог. Францд бол түвшинтийн дээд зөвлөл гэж прокурор, шүүгч болон бусад бүх төрлийн мэрэгчлэтнүүдийн оролцоотой байгуулагдсан дээд зөвлөл бүх шатны шүүгчдийг томилдог. Герман улсад бол ерөнхийлөгч томилдог. Гэхдээ энэ нэрхээ бусад байгууллагууд буюу тухайлбал хууль зүйн яамд энэ нэрхээ шилжүүлдэг байхаар ингэж харагдаж байна. Бүгд найрамдах хятад ард улсын тухайд бол бүр улсын дэжинхээ ерөнхий шүүгчийг бүх хятадын их хурлаар бусад шүүгчдийг бүх хятадын их хурлын байнгын хорооноос ингэж томилдог харагдаж байна. За тэгэхээр манай улсын хувьд бол
шүүгчдийг нэр дэвшигч шүүгчид нэр дэвшүүлэх ажиллагааг шүүхийн ерөнхий зөвлөл гардан зохион байгуулж шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосоор ерөнхийлөгч томилдог ийм байдлаар хуулж өгсөн байгаа. За тэгэхээр эндээс энэ улс орнуудын шүүгчийг томилж байгаа томилгоо болон шүүгчийг томилох субъектуудын байдлуудыг хараад байхад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх шүүгч нарыг улс төрийн болон намын нөлөөллөөс ангид байх боломжийг бүрдүүлж хамтын шийдвэр гаргадаг субъектууд ихэвчлэн томилдог чөлөөлдөг байдал харагдаж идэг. За тэгэхээр энд шивтгэн маягаар Нарангэрт академичийн хэлсэн энэ зохиомжтой хэрэг буюу энх хоёрын өмгөөлөгчийн тэмдэглэл гэдэг Нарангэрт академич өөрийн хийсэн тэмдэглэлээс би шивтгэн авсан. Энэхүү намрын энх хоёртой холбоотой хэргийг шийдвэрлэх явцад академич энэхүү хэргийн шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөх хүсэлтэй байна. Учир нь энх хоёртой холбоотой хэргийг хян шийдвэрлэх шүүгчдийн ихэнх нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд одоогийн ерөнхийлөгч хэлбэрт орчоос ямар отон медаль гардаж байсан гэдгийг түүний томдгоор шүүгч болсон хүмүүс байна. Ийм хүмүүс үнэн зөв шийдвэр гаргаж чадна гэдгийг итгэхгүй байна гэж ингэж хэвлэл мэдээлэл мэдэгдэж байснаас үзэхлээр шүүгчийн томдгоо нь өөрөө аливаа хэргийг үнэн зөв шийдвэрлэхээс сөргөөр нөлөөлдөг гэж үзэх хандлага байна гэж үзэж болохоор байна. Энэ бол бас та бүхэн анзаарч байгаа. Энэ бол анзаарах байх гэж найдаж байна. Би бас тухайн сэдвтэй холбоотойгоор бас зарим хүмүүсийн хэлсэн үгийг ишлэл болгож байгаа. За дараагийн нэг хоёрдугаар асуудал маань шүүх эрх мэдлийн хараат бус байдлын суур нөхцөл гэдэг. Тэгэхээр энэ олон улсын түвшинд шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг зохицуулж өгсөн гол их сурвалжууд нь нэгдүгээр нүүбийн шүүхийн байгууллагын хараат бус байдалд хамаарах үндсэн зарчим байна. Европын зөвлөлийн Европ дахь шүүхийн хараат бус байдлын тухай хуулийн хаалт байна. Олон улсын шүүгчдийн холбооны Бээжингийн тунхаглал байна. За энэ олон улсын шүүгчдийн холбооны Бээжингийн тунхаглалд шүүгчийг аливаа хэлбэрээр ажлаас чөлөөлөхдөө тогтоосон хэм хэмжээг баримтлах, шүүхийг татан болох бүсцийн өөрчлөлт хийх зэрэг нөхцөлд шүүгчийг ажлаас салгах үндэслэл болохгүй. Шүүгчийг өөрийнхөө сандаас гадуур аливаа гүйцэтгэх эрх мэдлийн болон захиргааны санаачлалаар шилжүүлэн томилох ёсгүй. Нийтээр нь зохион байгуулалтаар шилжүүлэн томилох зайлшгүй тохиолдолд шүүгчийн ажилдаг шүүхийн байгууллагатай зөвшөлдөх ёстой гэж тунхаглаж өгсөн байт юм байна. За Монгол улсын хувьд гол их сурвалжууд маань одоо Монгол улсын шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлал байж байгаа. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталгаас өмнө шүүгчийн эрх зүйн тухай хуулийн үзэл баримтлалыг батлахдаа 3 дугаар зүйл нь энэ хуулийг баталснаар нийгэм эдийн засгийн ямар үр дагавартай байх юм бэ гэдэг асуулганд шүүхийг олон түмэнд ил тод болгон шүүгчээр нэр дэвшүүлэх, томилох эсвэл татгалзах үндслүүдийг эрэмбтэй хуульчилж шүүгчид өндөр хариуцлагыг бий болгосоор шүүхийг улс төрийн нөлөө ил талд оролцсноос хамгаалах механизм мэдгэтгүүц сайжирна гэж яг зааж өгсөн байдаг. За би энийг бол албан ёсны яг их сурвалжаас нь авсан. Тэгэхээр энэ хуулийн үзэл баримтлал хуулийг одоо анх төслийг хилэлцүүлж байхдаа хуулийн үзэл баримтлалыг энэ томилох буюу татгалзах үндслүүдийг эрэмбтэй хуульчилж гэдгийг тодорхой зааж өгсөн. Тэрний үндсэн дээрээс одоогийн шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд 18 дугаар зүйлд энэ үндслүүд бол бүгдээрээ заагдаад орчихсон явж байгаа. За Монгол дотоодын их сурвалжуудаас шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийг бол та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Шүүгчийн хараат тус байх зарчим, баталгаа. За дараагийн нэг их сурвалж нь энэ судалгааны дүгнэлт байж байгаа. За энэ судалгааг хаанаас хийсэн ямар судалгаа байна вэ гэхээр энэ нээлттэй нийгэм форумаас явуулсан Монгол улсад шүүхийн хараат тус байдлыг бэхжүүлэх нь бодлогын тойм судалгаа хийсэн байдаг. За энэ бодлогын тойм судалгааны дүгнэлт дээр хараат тус байдлыг тодорхойлсон. Тэгэхээр энэ шүүхийн хараат тус байдал гэдэг ойлголтыг нэг талаас хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн оролцоо, нөлөөлөл, далд хяналтаас шүүх эрх мэдэл ангижирсан байхыг ойлгоно. За үүнийг шүүхийн бие даасан байдал гэж нэрлэдэг. Энэ бол шүүхийн хараат тус байдлын суур нөхцөл юм а гэж ингэж тодорхойлж өгсөн байдаг. За эдгээр саяны дурдсан их сурвалжууд бол шүүгчийн хараат бус байдлын баталгаа болсон гадаадын болон дотоодын одоо шууд барьж хэрэглэж болох үе юм гол их сурвалжууд байна. За Монгол улсад ер нь шүүгчийг сонгон шалгаруул ямар журмаар сонгон шалгаруулж байна вэ? Тогтолцоо нь юу байна вэ гэдгээр товчхон авч үзтээ. За хууль зүйн ухааны доктор Мөнгө сайхны Монгол улс дахь шүүгчийн сонгон шалгаруулалт шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх үйл ажиллагааг сайжруулах сэдвүүд бүтээлд шүүгчийг сонгон шалгаруулж байгаа Монгол улсын тогтолцоог энэ 9 үе шатанд авч үзсэн байгаа. За энэ маань өөрөө бас ингээд хуулийн дагуу явагдаж байгаа үе шатыг судлаач өөрөө ингэж дүгнсэн байдаг. За энэ үе шат нь шүүгчийн орон тоог зарлахаас эхэлж байна.
шүүгчийн орон тоог зарлахаас ахуулаад ерөнхийлөгчийг томилох хүртэлх энэ үе шатуудыг аваад үзсэн. За энэ ерөнхийлөгчийг томилох хүртэл энэ дотор мэргэжлийн хороо нэр дэвшигчийн талаар үнэлгээ хийх, хуульчны холбоо дүгнэлт гаргах, ерөнхий зөвлөл өөрөө дахиад дүгнэлт гаргах энэ бүх ажиллагаанууд хийгдсэний дараа 8 дугаар үе шатанд ерөнхий зөвлөл нэр дэвшигчийн нэрийг ерөнхийлөгчд өргөн мэдүүлж байна. Ингэж өргөн мэдүүлсэний үндсэн дээрээс ерөнхийлөгч шүүгчийг томилно. Ингэж шүүгчийг томилж байгаа томилгоо маань өөрөө шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 гэдэг хуулийн зүйл зардаар шүүгч өөрөө энэ томилгоогоо хийдэг байх нь. Тэгэхээр 15 дугаар зүйлийн шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 5 хүн мэдж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор ерөнхийлөгч шүүгчид нэр дэвшигчийг томилох буюу томилхоос татгалзах шийдвэрийг гаргана гэдэг ийм хуулийн зохицуулалт байж байгаа. Энэ хуулийн зохицуулалтын дагуу шүүгчийг шинээр нэр дэвшиж байгаа шүүгчдийг бол томилохын зохицуулалт байж байна. За үүний эсрэгээр шүүгчийн бүрэн эрхийг дуусгар болгох энэ үндслүүдийг хуульд мөн заагаад өгсөн. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3-т заасан үндслүүдээр чөлөөлөгдөх юм байна шүүгч. Эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4-5 заасан хэсгүүдээр огцруулах юм байна шүүгчийг. Гэхдээ энэ чөлөөлөх огцруулах шийдвэрийг хэдийгээр ерөнхийлөгч гаргаж байгаа ч гэсэн түүний өмнөх шатанд шүүгчийг чөлөөлөх огцруулах саналыг шүүхийн ерөнхий зөвлөлөөс явуулдаг юм байна. Өөрөөр хэлбэл шүүхийн ерөнхий зөвлөлийн санал дээр үндэслэж ерөнхийлөгч шийдвэрлэж зарлиг гаргаж үүнийг хэлбэржүүлдэг юм байна гэсэн энэ хууль зүйн агуулга явж байгаа. За шигтгэн 2-т шүүгчийн өөрийн зөвшөөрлгүйгээр сэлгүүлж байгаа нь нэг осны хатуу чигт нөхдүүдийн чихийг зөөлөж байгаа хэрэг юм аа. Ерөн шүүгчийн томилгоо шүүгчийн мэргэсэн байдлыг маш сайн анхаарах учиртай байсан. За шүүхийн ерөнхий зөвлөлд тухайн шүүгчийг томилсон эсвэл татгалзсан шалтгаанаар тайлбарладаг байх ёстой гэж өдрийн сонинд нийслэлийн захиргааны ягийн давзаалдах шатны шүүгч цогтын өгсөн шүүхийн ерөнхий зөвлөл өөрөө шүүгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэдэг энэ ярилцлаган дээр гарсан байдаг. Энэ ярилцлага юутай холбогдуулж гарсан юм бэ гэхлээр шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2013 оны 12 дугаар сард гарсан шийдвэрээр мэргэжлийн хороо, сахилгын хорооны шийдвэр гараагүй байхад нэр бүхий шүүгчдийг сэлгэн ажилуулах ийм шийдвэр гаргах гэсэнтэй холбоотойгоор өгсөн энэ ярилцлаган дээр ингэж дурдгдсан байдаг юм байна. За одоо хуулийн зохицуулалтуудыг энэ сэлгэн ажилуулах болон ер нь шүүхийн бүтэц зохион байгуулалттай холбоотойгоор шүүгчдийг чөлөөлдөг юм уу, дахин томилдог юм уу, ийм эрх шүүхийн ерөнхий зөвлөлд болон эсвэл одоо шүүгч ерөнхийлөгчд байна уу гэдэг талаар ингээд хуулийн зохицуулалтыг шүүгээд үзэхэд хамгийн ойролцоо буюу барьж болох үе заалт маань шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3-ын 7 дахь хэсэг гэж харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хэсэгт юу зохицуулж өгсөн гэхлээр шүүхийг татан болгох эсвэл өөрчлөн зохион байгуулалттай холбогдуулан өөр шүүхэд шилжүүлэх талаар зохицуултыг тусгасан. Ерөнхийд нь тусгаж өгсөн. Гэхдээ өөр шүүхэд шилжүүлэхдээ шүүгчээс саналыг нь асууна гэдгийг бол бас хуульчлаад өгсөн байна. Тэгэхээр энэ өөрчлөн зохион байгуулалттай холбоотойгоор хэрвээ шүүгчээс саналыг нь асуугаад шүүгч зөвшөөрсөн тохиолдолд ерөнхийлөгч тэр хүнийг шилжүүлэн томилох зарлиг гаргах нэ. Шилжүүлэн томилох. Энэ шилжүүлэн томилох тухай зарилгыг мэдээж мөн нөгөө 15-ын 2-оор гаргах боломжгүй. Яагад бол шүүгчийн эрх зүйн байдлын тухай 15-ын 2-аар өөрөө шүүгчээр шинээр нэр дэвшиж байгаа этгээдийг томилох буюу түүнээс эс томилох гэдэг энэ залтыг эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр шүүгчийн энэ шилжүүлэн томилох зарлиг гаргахдаа ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-1 заасны дагуу ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргана. Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 16 заасны дагуу ерөнхийлөгч бүх шатны шүүгчийг томилно. Энэ томилгоон дотор багтаад шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15-ын 1 зааснаар бүх шатны шүүгчийг ерөнхийлөгч томилно гэдэг энэ хуулийн зохицуулалтын дагуу ерөнхийлөгч томилж шилжүүлэн томилох эрхтэй байхаар байна гэж ингэж харагдаж байна. За тэгэхээр энэ хуулийн зохицуулалтыг ингэж тайлбарлах болж байгаа шалтгаан нь хуулийг ер нь яагаад тайлбарладаг юм бэ? Хуулийг шаардлагатай үед хуулийг хэрхэн тайлбарладаг вэ гэдэг энэ хууль зүйн ухааны гадаад улсын эрдэмтдийн Жозеф Растербут эрдэмтдийн бас нэг юм онлын асуулга байдаг юм байна. Хуулийг ер нь яагаад тайлбарладаг юм бэ? Жишээлбэл одоо энэ ерөнхийлөгчийн бүрэн эрхийг энэ шүүгчтэй холбоотойгоор хэрэгжүүлж байгаа бүрэн эрхийг яагаад ингэ салгаж тайлбарлах шаардлагатай болсон бэ гэдэг тал дээр би онлын үүднээс жоохон судалсныхаа хувьд энийг одоо ингэж тайлбарлаж болох юм а гэж ингэж үздэг байгаа. Яагаад хуулийг тайлбарладаг юм бэ гэхлээр
хүчин чадлыг хадгалахын тулд хуулийг тайлбарладаг юм аа. Тухайн кейс дээр тухайн хуулийг хэн нэгэн өөр байдлаар ингээд тайлбарлаж болдог ч гэсэн хууль тогтоогчийн хэм хэмжээ, хууль тогтоох эрх мэдэл тэнд хадгалагдсаар байгаа. Хууль тогтоогчийн яг үндсэн санаа тэнд хадгалагдсаар байгаа гэдгийг гаргаж тавихын тулд хуулийг тайлбарладаг юм а гэж ингэж тэр эрдэмтэд үздсэн байсан. За хуулийг тайлбарлах замаар тухайсан нэг кейс шудраг хэсэг тогтооход тухайн хуулийн тайлбар хэрэгтэй. Хуулийг ер нь хэрэглэхдээ бид үгийн утгыг шууд утгаар эхлээд ойлгодог. Хэрэг ойлгох, хэрэглэх явцад зөрүүтэй байдал үүсрүүл тайлбарлах шаардлага гардаг. Тэгэхээр Монгол улс бол эрх зүйн тогтолцоо дардчсан шудраг иргэний нийгмийг зохицуулах зорилго бүхий эрх зүйд төртэй улс. Хуулиас гадуур хинж байж болохгүй. Төрийн дээд албан тушаалтнуудаас ахуулаад жирийн иргэд хүртэл хуульд заасан, хуулиар зохицуулагдсан, зөвшөөрөгдсөн хэм хэмжээний дотор ажиллаж амьдрах ёстой. Ийм ч учраас хуулийг нэг мөр зөв ойлгож хэрэглэж хөвшүүлэх нь өөрөө эрх зүйн төрийн үйл ажиллагаа зөв явуулдаг үндсэн шинжээ гэж ингэж үзэж байгаа. За тийм ч учраас өнөөдөр шүүгчдийг томилох талаар ерөнхийлөгчийн бүрэн эрхийн шүүгчтэй холбоотой нэгэнт томилогдсон шүүгч нартай холбоотой гарч байгаа дахин томилгооны асуудал. Нөгөөх нь шинээр нэр дэвшигчтэй холбоотой гарч байгаа томилгооны асуудал гэдэг энэ эрхүүдийг ялгамжтай авч үзэх нь өөрөө шүүгчийн хараат ус байдлыг хадгалах, хамгаалах бодиттой алхам болох юм а гэж ингэж үзэж байна. За дэлхийн улс орнуудад шүүгчдийг ингэж олноор нь бөөнөр нь эсвэл одоо үндэслэгүүгээр халдаг ажилгүй болоодаг эсвэл өөр орнуудад шилжүүлдэг тохиолдолд ардчсан буюу эрх зүйд төртэй ардчсан гэдэг улс орнуудад гардаггүй юм байна. Энэ Алжир улсад одоо нэг Алжир улсад гарсан кейс байдаг, Кен улсад гарсан кейс байдаг. Алжир улсад одоо шүүгчдийг хэтэрхий хараат бус байна гэж үздэг. Хэтэрхий тэр гэж нэрлсэн тэр хараат бус шүүгч нарыг алс бөглөө газар шилжүүлэн томилж ингэ шийтгэдэг ийм тохиолдол гардаг. Кен улсад авилгалын эсрэг нэрээр авилгалын эсрэг гэдэг ажлын нэрээр халахвчлан шүүгч нарыг үндэслэгүүгээр гүтгэж өөрт нь мэдээлгүйгээр албан тушаалаас нь огцруулж байсан ийм тохиолдол гарсан. За энэ хоёр тохиолдол бол дэлхийн нийтэд одоо бүртгэгдээд энэ нь дэлхийн нийтээр буруу шаагдаад ийм явдал байж болохгүй гэдэг ингээд гарчсан ийм тохиолдол байж байгаа. За тэгэхээр шүүхийн ерөнхий зөвлөл маань өөрөө ер нь ямар эрх бүхий байгууллага юм бэ? Шүүгчтэй яаж холбогдож байгаа юм бэ гэдгийг шүүхийн шинтгэлийн хүрээнд хийгдсэн багц хуулиудаар өөрөөр хэлбэл шүүхийн захиргааны тухай хуулиар, шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар, үндсэн хуулиар ингээд бас шүүгчийн захиргааны асуудлыг хариуцахаар ингээд тодорхойлогдоод өгчсөн. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль заасан шүүгчийн эрх хуулиас ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тодорхой тохиолдолд арга хэмжээ авах, шүүгчийн хараат бус халдшгүй байдал сөргөөр нөлөөлсөн шүүгчийн эрх хууль ясны ашиг сонирхол хүндэгдэх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг хэрэгжүүлэх ёстой ийм субъект байна. За Монгол улсад өнөөдөр нэг биш нэлээд хэдэн шүүгчийг ямар ч үндэслэгүүгээр ажилгүй болгосон эмгэнэлтэй явдал шүүхийн шинтгэлийн хүрээнд хийгдэж байгаа нь шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлэх явцад харагдлаа. Үүнийг нийгэм тэр дундаа хуулж бид нар зочдож хүлээж авсан. За эхний удаа 12 шүүгчийг, дараа нь мөн нийт шүүгчийг, нэг шүүгчийг ингээ нийт 13 шүүгч бодит амьдрал дээр шүүгчийн хараат бус байх, халдшгүй байх гэсэн дархан эрхүүдээ битгий хэл жирийн иргэний хуваар Монгол улсад ажил хөдөлмөр эрхлэх эрхээ алдлаа. Хэнийг ч хууль бусаар ажлаас халж болохгүй, хөдөлмөрлөх эрхт нь халдаж болохгүй гэсэн хүний эрхийн үндсэн зарчмууд, түгээмэл тунхаглалын үндсэн зарчмууд, Монгол улсын үндсэн хуульд заасан зарчмууд хайцсан бэ? Энэ нь эдгээр хүмүүст үйлчилсэнгүй. За миний эмгэнэлтэй гэж хэлдэг учир нь энэ. Жирийн иргэн хүн бол одоо үйлчлэгч хийж хагаад хууль бусаар халагдлаа гэвэл шүүхэд хандаад хууль бусаар халагдсанаа тогтоолгоод ажилдаа эргүүлэн томилуулаад ажилгүй байсан хугацааныхаа цалин хөлсийг аваад ингээд эрхээ хамгаалуулад байж болж идэг. Гэтэл эдгээр шүүгч байсан хүмүүсийн хувьд хэн халсан тодорхойгүй. Хэн энэ хүмүүсийг ажилгүй болгоод байгаа нь тодорхойгүй. Чухам яаж ямар учраас одоо халагдсан, ямар учраас чөлөөлөгдсөн тодорхойгүй. Ийм нөхцөл байдал үүсчихэд байгаа нь өөрөө эмгэнэлтэй гэж ингэж үзэгдэхээр байгаа. За тэгэхээр ийм практик тогтвол яах вэ гэдэг эмзэглэл байна. Миний хувьд
гэвэл энэ маань нэг удаагийн үйлдэл биш юм л да. 12 дээр нэмэх нь 1 буюу 2 дахь удаагийн үйлдэлээр ийм гарчиж байгаа учраас энэ маань өөрөө ийм практик тогтвол яах вэ гэсэн ийм хэмжээлэлд хүргүүлж байна. За бүтэц зохион байгуулалтын улмаас шүүхүүдийн харьяалал, байрлал, нэр өөрчлөгдөж, хуучин бүтцээ шинэ бүтц рүү шүүгчдийг шилжүүлэхдээ албан тушаалаас нь чөлөө шинэ бүтцийн орон тоон дээр шүүгчийн албан тушаал томилох тухай шүүхийн эрхийн зөвлөлийн санал оруулснаар ерөнхийлөх зарлага гаргаад 499 шүүгчийг чөлөөлж 198 дугаар зарлагаар 499 шүүгчийг чөлөөлж 199 дугаар зарлагаар 397 шүүгчийг томилсон. Ингээд 12 шүүгчийн нэрийг бол 13 онд орхигдуулсан. За мөн энэ жил дүүргийн харьяаллын шүүхийн нэр өөрчлөгдөхөд басад нэг шүүгчийн нэр орхигдсон. За тэгэхээр энэ тохиолдолд нөгөө шүүгчийн эрхийн зөрчлийн хажуугаар зэрэгцээ шүүгчийн эрхийн зөрчлийг арилгуулах, шүүгчийн одоо хууль эрх ёсны хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн ерөнхий зөвлөлийн одоо хуульд заасан энэ эрхүүд хэрхэн хэрэгжсэн бэ гэдэг нь бас одоо хүртэл тодорхой биш. Шүүгчдийн талаар ямар арга хэмжээ авсан бэ гэдэг нь одоо хүртэл бас нийтэд тодорхой биш. Ийм хэвээр яваад байгаа. За тэгэхээр олон улсын байр суурь үзэл баримтлалыг аваад үзье. Бид нар Бээжингийн тунхаглал болон бусад одоо олон улсын байр сууриас харж үзэхэд шүүхийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх нь шүүгчийг альсаас чөлөөлөх хүндэслэл болохгүй. Ажлаас чөлөөлөх хүндэслэл болохгүй. Зайлшгүй ийм нөхцөл байдал шүүгчдийг албан тушаалаас нь чөлөө өөрчлөхгүйгээр, бууруулахгүйгээр өөрөөр хэлбэл мэрэгшсэн чиглэлээр нь шилжүүлэн томилох асуудал байж болохоор юм а гэж ингэж үзэж байгаа. Түүнчлэн нэгэнт болзол шалгуурыг хангаад томилогдсон шүүгчийг хугацаа заахгүй томилдог олон улсын практик. Ингээд хугацаа заахгүй томилсон шүүгчийн өөрийнх нь саналаар гадуур сэлгэх, шилжүүлэх асуудал байж болохгүй мөн олон улсад мөрдлөг болгож байна. За манай улсын хууль тогтоомжийг миний хувьд судлаад үзэхэд шүүхийн бүтэц зохион байгуулалттай холбоотой шүүгчдийг чөлөөлөх, дахин томилуулах шууд хуулийн зохицуулалт алга байна. Харин сэлгэн ажиллуулах шүүгчийн саналыг авдаг байна. Тэгэхээр ардчилсан төрч ясыг бэхжүүлэх гэж үзэж байгаа Монгол улсын хувьд шүүх бүтцийн өөрчлөлт нэрийн дор хэлмэгдүүлэлт явагдаад байна уу? Эсвэл шүүгчийг огтоос ажилгүй болгож байна. Эсвэл шүүгчийн хүсэлцээргээс хамаарахгүйгээр өөр шүүхөөр шилжүүлж хууль тогтоомжоос давсан эрхийг ерөнхийлөгч болон шүүхийн ерхий зөвлөл эдлээд байна уугүй гэсэн ийм асуулт бас байж болохоор байна. За тэгэхээр шүүгчийг үндэслэгүйгээр чөлөөлөөд үндэслэгүйгээр томилохгүй орох эрх ерөнхийлөгчд бий юу? Энэ нь хууль ёсны үйлдэл болон эсвэлтгүй мөн үү? Шүүгчийн саналыг авахгүйгээр шилжүүлэх эрх ерөнхий зөвлөлд бий юу? Энэ нь хууль ёсны үйлдэл мөн үү? Энэ бол энэ бүхний хуулийг болон олон улсын эрх зүйн их сурвалжуудыг харьцуулан дүгнж үзсний үндсэн дээрээс болсон бодит факттай холбогдуулаад гарч ирж байгаа асуулт. Өөрөөр хэлбэл манай өнөөдрийн хэлэлцүүлгийн гол одоо хэлэлцүүлэх сэдэв маань энд гарч ирж байна. Тэгэхээр энд хинт ч одоо хуулиас гадуур давсан эрх хэмжээ гэж байхгүй учраас энэ асуулт бол ялцчгүй гарч ирж байгаа. А нөгөө талаар миний түрүүний ярьдагчлан хэрвээ шүүгчдийг нэр дэвшигч болон эсвэл шилжүүлэн томилох гэдэг асуудлаар бүгдийг нь шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15-ын 2-т зааснаар ерөнхийлөгч шүүхийн ерхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг судлан үзэж түүнийг томилох буюу томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргана гэдгээр баримтлан ерөнхийлөх зарлага гаргадаг бол дээд 13 шүүгчийг томилохоос татгалзсан шийдвэрийн үндслээ гаргаж өгөхийг ерөнхийлөгчөөс бас шаардаж болохоор байна. Өөрөөр хэлбэл энэ хүн маань бас Монгол улсын төрийн тэргүүн эв нийтлийг хангагч субъектээс гадна бас Монгол улсын хуульд захирагдан ажиллаж байгаа төрийн дээд албан тушаалтан байгаа. За энэ бүрэн эрх хэмжээ гэдгийг би Монголын хэл бичгийн тайлбар толноос харлаа. Бүрэн эрх гэдэг маань өөрөө цөм бүрэн гүйцэд гэсэн агуулгатай бөгөөд цөм бүрэн гүйцэд ингээд эрхийг хэрэгжүүлэх нь төгс төгөлдөр байх юм. Ийм утга учиртай төгс төгөлдөр байх юм бэлэгдэл байдаг юм байна. Харин эрх хэмжээ гэдэг нь бол хүний эзэмшин эдэлж болох эрх мэдэл, эрхлэх ажил үйлдлийн хэмжээ хязгаар. Өөрөөр хэлбэл хэмжээ хязгаар дотор тэр бүрэн эрхээ бүрэн гүйцэд төгс төгөлдөр хэрэгжүүлж болох юм, хэрэгжүүлэх ёстой юм байна гэдэг энэ санаа гарч ирж байгаа учраас Монгол улсад хуульд эдэлдэг албан тушаалтан хууль заасан эрхээ
бүрэн дүүрэн хэрэгжүүлэх эрхтэй зэрэгцээ хуулиар олгогдоогүй эрхийг эдлэх нь эрх мэдлээ хэтрүүлсэн эсвэл ургуулсан гэх мэт хууль ёсны бус ойлголтод хамаардаг байхаар байна. За энэ бүхнийг дүгнж үзээд түрүүчийн асуултын хариултыг миний хувьд шүүхийн эрхийг зөвлөлд болон ерөнхийлөгчд ийм эрх байхгүй. Үндэслэхүүгээр шүүгчийг чөлөөлөх, үндэслэхүүгээр томлохгүй байх, санал асуухгүйгээр сэлгэн ажиллуулах нь өөрөө хууль ёсны үйлдэл биш байна гэсэн энэ дүгнэлтэнд хүрч байгаа. За хэрвээ эдгээр нь хууль ёсны үйлдэл эсвэл биш юм бол хэрхэн залруулах вэ? Аливаа эрхэн зөрчигдсөн үйлдэлийг шүүхийн журмаар залруулж болдог. Аливаа буруутай үйлдэлийг сүүлд нь зөвтгөж болдог. Аливаа буруу хийсэн зүйлийг залруулад учрыг бас олж болдог. Бүх юмд тодорхой хэмжээний гарц байж идэг. Тэгэхээр шүүгчийг үндэслэхүй чөлөөлсөн томлохгүй орхисон ерөнхийлөгчийн үйлдэл нь хууль ёсны биш бол түүнийг хэрхэн залруулж болох вэ? Хэрвээ шүүгчийн саналыг авахгүйгээр шилжүүлсэн ерөнхий зөвлөлийн үйлдэл хууль ёсны биш юм бол түүнийг хэрхэн залруулж болох вэ гэдэг талаар боломжит шийдлийг бас та бүхэнд энэ дээр санал болгож байна. Өөрөөр хэлбэл шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрхэн зөрчигдсөн 13 шүүгчийг дахин томлуулахаар ерөнхийлөгчд өргөн мэдүүлэх. Ерөнхийлөгч шүүхийн ерөнхий зөвлөлийг санал болгосон шүүгчдийг томлох хуульд хашлах зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл энэ шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхийн хүрээ дотор тухайн шүүгчийг бүтэц зохион байгуулалт болон бусад асуудлаар шүүгчийг дахин томлуулах талаар Монгол Улсын ерөнхийлөгчд өргөн мэдүүлж болохгүй гэсэн хориглолт нь заалтаахгүй. Ерөнхийлөгчийн бүрийн эрхийн хүрээнд бүх шатны шүүхийн шүүгчийг шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор томилно гэдэг зарлиг гаргах юм эрх байгаа болохоос биш дахин томлохгүй гэдэг хуулиар хориглосон заалт байхгүй. Тэгэхээр хуулиар хориглосон заалт байхгүй байгаа учраас өнөөдөр шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийнхээ эрх ашиг хамгаалах үүднээс ийм алхам хийхэд хуульд хашлах зүйл байхгүй маа гэж ингэж үзэж байгаа. Нөгөө талаас шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтээ мөн энэ зөрчилдөхгүй маа гэж үзэж байна. Энэ хэсэг нь болохоор зарласан орон тоон дээр нэр дэвшигчдийг бүртгэж одоо түрүүний 1-9 хүртэлх сонгон шалгуулалтын ажиллагаа явагдсны дараа шүүгчид нэр дэвшүүлэх энэ процесс бол энэ шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13-2 зааж байгаа. Тэгэхээр тэрүүгээр өргөн мэдүүлж байгаа асуудал биш болохоор дахин өргөн мэдүүлэх асуудал нь хуульд хашлахгүй юмаа гэж ингэж үзэж байна. За хилцүүлгийг анхааралтай сонссон та бүхэнд баярлалаа. Энэ хилцүүлгээс гарч иж болох боломжит шийдлийг боломжит шийдэл дээр та бүхэн санал бодлоо хэлж хилцүүлэг та бүхэн идэвхтэй оролцож эдгээр үйлдэлүүд нь үнэхээр байж болох үйлдэлүүд үү, хууль ёсны үйлдэлүүд мөн үү, биш үү? Энэ дээр бид нар хэрхэн залруулах шаардлагатай вэ гэдэг дээр одоо та бүхэн санал бодлоо хэлж уралдуулж гарц шийдлийг олж өгнө гэж та бүхнийг урьж байна. Баярлалаа. За миний өргөл энэ хуучин хууль ёсны эрхийг хамгаалах талаар хуультай орнд гарсан санал дүгнэлтүүдийг хуультай орны гишүүдийн өмнөөс танилцуулах их үүрэгтэй. Та бүхэн мэдж байгаа энэ эхний игнийн сууж байгаа хуульчд болондоо хуультай эрхийг хамгаалах төлөөлөл сууж байна. Шүүх прокурор, өмгөөлөгч, бусад хуульчдын төлөөлөл сууж байна. Хуучин эрх зүйн байдлын үзэл баримтал дотор л үндсэндээ нэг тодорхой ололттой гэсэн тэр чигүүрэг нь бол энэ хуучин эрхийг хамгаалах чигүүрэг байна. Тийм учраас үндсэн чигүүргийн хүрээнд бол хуучин эрхийг хамгаалах хорог байгуулсан. Бидний ажлын хүрээ бол хуучин эрх зүйн байдлын тухай хууль болоод хуульчдын холбооны дүрмийн хүрээнд бид нар бол энэ асуудлыг бол тодорхой хэмжээнд бол шийдвэрлэл санал дүгнэлтээ гаргаж эцсийн байдалд ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг та бүхэнд танилцуулъя. Нэр бүхий хуульчид хуульчдын холбооныхоо гишүүнийхээ хувьд өргөлөх хэрэгтэй, эрх шишгээ хамгаалах хэрэгтэй. Энэ дагуу хуульчдын холбоонд хандсан байх гэж ойлгож байгаа. 2013 оны 12 сарын 24-нд нэр бүхий хүмүүс одоо Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчийн нэрээр өргөдөл өгсөн байдаг. Энэ өргөдлийг хуульчдын холбооны дэргэдэх хуульчийн хуулийг эрх шишгээ хамгаалах хороо шалгах гэж бидэрт хамт ёсоор өгсөн шийдвэрлсэн учраас бид энэ асуудлыг бол тодорхой хэмжээнд судалж үзсэн гэж хэлэх гэж байна. За хуучин эрх шишгийг хамгаалах хорооныхон маань эрх хэмжээ бас тодорхой хэмжээ хязгаартай. Бидэрт бол одоо бас тодорхой дүрмийнхээ хүрээнд л одоо санал дүгнэлтээ гаргуулах болохоос биш
эцсийн шийдвэр гаргачих тийм эрх зүйн боломж маань өөрөө байхгүй байгаа хүмүүс ойлголоо гэж найдаж байна. Өргөлөөсний дараа эрх шиг хамгаалах хороо 2 дахь оролцсон. За бид энэ дээр юу гэж санал өгүүлэлтэнд төрсөн бэ гэхээр нэгдүгээр энэ эрх шиг хамгаалах шиглэлээр өгч байгаа өргөдөл маань нийтлэг хөөцтийн эрх шиг байх ёстой гэдэг дээр лидер санал нэгдсэн. Тэрнээс үл өргөдлөө гаргаж байгаа дорж дондог гэдэг хүний өргөдөл биш. Тухайн одоо хөөж одоо эдгээр хуулиар улсын эрхийнхээ хүрээнд өргөдөл гаргах хэрэгтэй боловч тэр өргөдөл дурдсан зүйл нь бол нийтлэг хөөцтийн эрх шиг байна уу гэдгийг бид нар ажигласан байна. Тэгэхээр энэ өргөдлөө гэсэн хөөж шүүгчдрээс бол нийтлэг тийм эрх шиг байна гэж үзсэн. Нийтлэг эрх ашиг нь юу вэ гэхээр сая хорооны тэргүүн ариуна дэлгэрэнгүй тайлбарчлаа. Өөрөлдөх нь бол тэр шүүгчийг одоо сэлгэж байгаа үйлдэл, чөлөөлж байгаа үйлдэлийн нийтлэг эрх шиг байна гэж үзэж байгаа. Нийтлэг гэдэг маань өнөөдөр одоо энэ үйлдэл ингээд практик болоод нэг ерөнхийлөгч гарч ирээд нэг хэсэг шүүгчийг солиод, сэлгээд ингээд өөрчлөлт өгөх юм гэж. Тэгэхээр энэ маань ч гэсэн тодорхой цаг хугацааны хувьд бол давтагдчих жоох шиг байна л да. Өөрөлдөх нь 12 одоо хууж өргөлөж байсан бол дээр нэмэх нь 1 болоод ингээ 13 болж байна гэдэг маань бол ингээ цаашдаа бол одоо энэ бол нийтлэг одоо практик болох юм байна гэсэн. Ийм одоо ойлголтод хүрч байгаа. Эхний ээлжинд бид нар энэ өргөдлийг үзэж шалгаад ийм санал гарч байгаа. За энэ саналыг бол хуучин холбооны ерөнхийлөгчөөр дамжуулаад шүүхийн ерөнхий зөвлөлөд Монгол Улсын ерөнхийлөгчд хүргье. За ямар санал гарч байгаа нөх гэхээр нэгдүгээр энэ өргөдлө гаргаад байгаа хуучдын нийтлэг одоо зөрчигдөд байгаа эрх ашигын талаар тайлбар авъя. Өргөмөл шүүхийн ерөнхий зөвлөл Монголын ерөнхийлөгчөөс яагаад ийм байдал гаргасан юм бэ гэдэг тайлбар авъя. Энэ асуудал бол жоохон биднийг одоо хянаж шалгаж байх явцад жоохон хүндрэлтэй тал байгаа. Яг тэгэхээр ерөнхийлөгчөөс тайлбар аваад байдаг субъектууд нь одоо мөн үү шүү гэж үзэх талтай. Нөгөө талаар ямар хэмжээний одоо хариу өгөх болдоо гэдгийг бас бид нар хэмжиж л байсан. Хэдий тийм боловч бид үүрэгтэй гэж ойлгосон. Хуучдын шиг хамгаалах үүрэгтэй. Энэ дагуу Монголын хуучдын холбооны ерөнхийлөгчдөд саналыг бол хуучийн эрх шиг хамгаалах хорооны зүгээс сая миний хэлсэн саналаар хүргүүлсэн. Хуучдын холбооны ерөнхийлөгчийн нэрээр явсан асуултуудыг өнөөдөр авъя гэсэн чинь энэ архивын хүн одоо өвчтэй байгаад бид үндсэн одоо баримтыг авч чадсангүй. Та бүхний энэ слайдн дээр гарах зүйл бол ерөнхий зөвлөл болон ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх хэсгийн албан тооцоодыг таамаглалт бол танилцуулна. За үүний дагуу 2014 оны 1 сарын 23-нд Монголын хуучдын холбоонд шүүхийн ерөнхий зөвлөлөөс албан тооцоо хариу ирсэн. За энийг та бүхэн харахтаа нэг зүйлийг одоо анхаараарай. Дөрөвнөөс шилээд байгаа. Энэ дээр нэр бичигдсэн хуучдал одоо бидний одоо хэлцэх шийдвэр дээр бол хамаагүй нийтлэг эрх шиг бид нар дээр хөндөд байгаа шүү. Тэгээд бас та нар анхаарах хэрэгтэй. Өмнө ч гэсэн манай хороонд ирж ирсэн зарим нэгэн хуучд байсан. Хувь хүнийхээ асуудлыг ярьдаг. Тэгэхээр бол хувь хүний асуудлыг бид нар бол авч хэлцдэг. За энэ дээр бол ямар хариу өгч өгнө гэхээр нэгэнт одоо Монгол Улсын ерөнхийлөгчдөл хуулийн дагуу өргөн мэдүүлсэн шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15-2 заасын дагуу дагуу нийтвчсэн шүүгчдээс томлох татгалзах хэрэг нь бол ерөнхийлөгчд байгаа юм байна. Тийм учраас одоо энэ асуудлыг бол одоо ерөнхийлөгчийн бүр эрхэнд байгаа учраас энэ асуудлыг бол одоо холбогдох газар нүгнө гэсэн ийм утга санаа байгаа юм дээр. За энэ дагуу бид нар бол дахин одоо хуучдын холбооны ерөнхийлөгч санал гаргасан. Өргөмөл санал маань одоо ерөнхийлөгчийн тамгын газраас энэ одоо нийтлэг эрхшийн талаас тайлбар одоо гаргасан шийдвэр хэлээ тайлбар өгч байгаа. За энэ дагуу 2014 оны 3 сарын 27-нд хуучдын холбооны ерөнхийлөгч Боцохын нэр дээр ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх өнөрөө ираас хариу ирж байна. За энэ хариун дээр бол мөн ялгаагүй шүүгчийн эрх зүйн байдлын тухай 12 заасны дагуу шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчээс судалж үзэж түүнийг томлох буюу томлохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргана гэсэн заасны дагуу нэр дэвшигчийг томлох хэсэг нь Монгол Улсын ерөнхийлөгчийн бүр эрхийн эрх өгөө томлохоос татгалсан тохиолдолд үндэслэлээ тайлбарлах хуулийн зохицуул байхгүй байна гэж. За хэдийгээр ерөнхийлөгчийн
хуулийн бодлогын зүгээс одоо ирж байгаа хариу боловч бид бол нийтлэг төрийн байгууллагаас гаргаж байгаа шийдвэрийн талаар гаргасан одоо тайлбарыг л тэгж ойлгодог. Өөрөөр хэлбэл хэдийгээр жишээлбэл иргэний хуульд одоо байдаг шүүх гаргасан шийдвэр хэлээр тайлбар гаргах хэрэгтэй. Төрийн бүх байгууллагууд тайлбар гаргаад байдгүй. Харин тэр өгч байгаа хариу их тодорхой, хүнд ч ойлгомжтой байх ёстой гэж ойлгож байгаа. Магадгүй ерөнхийлөгчид эрх хэмжээний хөрөнд татгалзах болно шүү дээ. Чам юунаас болсон юм? Хуульчдыг жишээ ярих юм бол та юу гэдэг тийм ээ? Та урд өмнө одоо ингээд удаатраа сахилгын шийтгэл ногдуулж байсан таныг татгалзах үндэс боллоо ч гэдэг юм уу? Эсвэл өөр одоо ямар шалтгааны улмаас энэ 10 хэдэн хуульчдын талаар юм томилохгүй байх тийм одоо шалтгаан болсноо тайлбарлахад энэ дээр ямар нэгэн тийм одоо тийм нуустай ч холбоогүй, хувь хүний нуустай ч холбоогүй зүйл гэж ойлгож байгаа. Цаашдаа би түрүү хэллээ ингээд тайлбарлахгүй ингээд явах юм бол маргааш магадгүй тал шүүгчийн гэсэн татах одоо томилохгүй болно шүү дээ. Тэгэхээр ийм битээ байгаас гэж бодож байгаа. Ийм байхгүй тул энэ хуучин хэрэгцээ байдгийн тухай хууль гараад нийтлэг хуульчдын эрх ашгийг ингэж хуулиар хамгаалсан шүүгээд бүрэлдэхүүний нь бол одоо шүүх прокурор өмгөөлчдийн одоо тал талын бүрэлдэхүүнтэй тал талаас нь харгалзан үзэж ингэ шийдээ хэсэг гэж ингэж эрх зүйн шинжилгээг бид нар хийж байгаа гэж ойлгож байгаа. Харамсалтай нь одоо ингээд нэг хэсэг хуульчдын эрх шиг хөндөгдөж байгаа нь бол эмзэглэл төрүүлж. Цаашдаа ч гэсэн одоо бид нар төлөвлөгөөнд орцсон байгаа прокурор өмгөөлөгч бусад хуульчдын эрх шиг хөндөгдөж байгаа зүйл зөндөө бий. За бидний ингээд гаргасан шийдвэр эцэстээ хаана очиж цэглэж байна вэ гэхээр ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөлтөөр очиж цэглэгдэж байна. За эдгээр цаашаа дахиж хуульчдын холбооноос хүсэл гаргаагүй. За дараагийн шат нь бол одоо бас мэдээд хуульчд болохоор мэдээд эрх ашиг хамгаалах гэх нээлттэй байгаа. Тэр асуудлаар бол дараагийн хүмүүс хэлдэг учраас тэр талаар бол мэдээлэл өргөж байна. За эцэст нь одоо бас нийтлэг эрх ашиг байна. Нийтлэг эрх ашиг байна. Одоо өнөөдөр ярьж байгаа хүрээнд бол би одоо хууль шүүгчийн талаар ярья. За саяхан 10 сарын 28-нд хуучин эрх зүйн байдлын тухай хуулийн 313-ыг Монгол Улсын үндсэн хуулийн зэч их судлаар өчигдүүлж байгаа. Та бүхэн мэдээлэл авсан байх. Шүүн тасдах ажиллагаанд оролцох гэдэг энд орцсон байгаа шүү. Хэрэг хэрэг шийдвэрлэх ажиллагаанд оролцох. Бусдад хууль зүйн тусдаа үзүүлэх. Хуулийн чиглэлээр эзэм шинжилгээний болоод багшлах ажиллагааг бол хуучин үйл ажиллагаа орнуулна гэсэн маань бол үндсэн хууль зөрчиөд одоо өчнгөө болгочихлоо. Одоо бид яах ёстой юм бэ? Ямар гаргалгаа байна? Хуульчийн хувьд бол одоо энэ стоп гэж зогсож байгаа юм уу? Эсвэл өргөжлээд явж байгаа юм уу? Эсвэл энийг одоо нэг яаралтай үндсэн хуулийн зөрчлийг арилгаад гаргах ёстой юм уу? Эсвэл бусад хуулийн зохицуулалт нь одоо энэ 3-1-3-ыг байхгүйгээр ингэ зохицуулчих юм болцоотой байгаа юм уу? Гэдэг дээр бас хуульчид бас санал судлаачид ч гэсэн ирсэн байх шиг байна. Санал дүгнэлтээ хэлэх байхаа гэж бодож байна. Миний хувь хүний хувьд бол энэ эрх ашиг бол яг одоо дахиад эцэг байлаар хөндөгдөж байна. Шүүн тасдах ажиллагааг хэрэгжүүлэх гэдэг утгаараа би шүүгчдэрийг ойлгож байгаа. Тэгэхээр энийг нэг яаралтай бид урагшлахгүй бол гаргасан шийдвэрээс гаргасан одоо үзэл бодлоосоо эрх зүйн шинжилгээс ингээд ухраад байх юм бол энэ эрх зүйн шинжилгээ биш болох байхаа гэж бодож байна. Ер нь бол аливаа шинжилэлт дандаа өөдрөг үйл явдлыг бий болгодог. Ажлын нөхцөл маань улам сайжирдаг. Эрх зүйн зохицуулалт маань бол улам боловсронгуй болж бидний дархлаа улам бэхжиж явах хэрэгтэй гэж би ойлгож байгаа. За ингээд миний үүрэг бол одоо ингээд эрх ашиг хамгаалах хорооны эцсийн шийдвэр энэ дээр зогссон байгаа гэдгийг та бүхэнд хэлье. Цаашд бид нар бол гаргалгаа байх байхаа гэж бодож байна. Ингээд зогсоод байх юм бол энэ хуульчдын эрх ашиг хамгаалах хороо гэдээ байгаад ингээд нэг газар цэг тавьчаад ингээд байх юм бол та нарын эрх ашиг тууштай хамгаална гэхэд их төвөгтэй байна. Эрх ашиг хамгаалах үйлдэл бол нэлээд зоригтой байх ёстой гэж бодож байна. Зоригтой гэдэг маань хуулийнхаа хүрээнд хэлэх ёстой үгээ хэлцдэг байх ёстой. Энэ дээр бол нэг айдас их хаагүй нэг хуульчдын дунд байгаад баг шиг ажиглагдтыг. Энэ бол миний хувь хүний ойлголт шүү. Юунаас айгаад байна? Яагаад дуугарч чадахгүй байна? Яагаад хэлэх үгээ хэлж чадахгүй байна? Тэгэхээр юунаас айгаад байна гэвэл босоо удирдлагатай байгаа учраас айгаад баг шиг байна. Хуучмал яг хуу жишээлбэл өмгөөлсөрлөөс айгаад байх шаардлага байхгүй. Яг тэгэхээр бидэрт бол зөвшөөрлийг бол нь хууль зүйн яам өгдөгөөс одоо хуульчтай холбоо өгдөг учраас бид нар бол одоо ингээд хэн нэгэн тийм айгаад үгээ хэлж чадахгүй байх шаардлага ерөөсөө байхгүй байна.
Ийм болохоор бусад хууч ч гэсэн одоо энэ дээр бол нэлээд зөрөгтэй шийдэмгий дуугарчвал цааш алс ирээдүйд одоо хууч болох гэж байгаа, алс ирээдүйд одоо шүүгч болох гэж байгаа улсад тусыг хөргөх болов гэж ойлгож байна. Ингээд анхаарал тавьсан явдал баярлалаа. Хэлцээний явцад одоо энэ маргааны талаар хэлсэн шийдүүлсэн талаар янз бүрийн асуулт явал асуухад бид бол татгалзахгүй холбогдох өөрийнхөө хорооныхоо эрх хэмжээний хүрээнд бол хариулахад бэлэн байна. За өнгөрсөн 14 оны 1 сарын хүрээднээс хойш нийтдээ өдөр хүртэл бол иргэний эргийн шүүхэд 2 удаа, захиргааны эргийн шүүхэд 1 удаа, үнцүүлийн цэцэд 2 удаа хандсан ийм процесс өгсөн. За өнгөрсөн жилийн бол 1 сарын 13-нд бол нэр бүхэн иргэд захиргааны эргийн шүүхэд хандаж нэхэмжил гаргасан. За нэхэмжлийн шаардлагын үндэслэл хэсэг бол шүүхийн ерхий зөвлөөс гаргасан 41-р тогтоол нь ил туйл бус байна. Ийм учраас энэ ил туйл бус тогтоолыг энэ тогтоол бол хууль бус байна. Ийм учраас ил туйл буслахыг тогтоож өгөөч гэж. За ингээд үүний дагуу бол хэргийг ангажтны шүүх хянаа хэлцээд энд бол шүүх байгуулах тухай хууль шинжилэн батлагдсан байна. За үүнтэй холбоотойгоор бол хуулийн ерөнхий заалтыг хэрэгэлсэн байна. Энийг бол буруудахгүй гэж үзээд ангажтны шүүхээс нэхэмжлэг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. За тухайн асуудлаар бол яг энэ асуудал явж байгаа үед бол 1 сарын 23-нд үндсүүлийн цэцэд хандаж иргэн баясгалан битээр мэдээлэл гаргасан. За агуулга нь бол Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гаргахдаа үндсэн хуулийн холбогдсон заалтыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлийг нэр бүхэн иргэд гаргаагүй байхад ажлаас албан тушаалсан чөлөөс нь үндсөө зөрчиж байна гэдэг ингээд мэдээлэл гаргалаар үндсэн хуулийн цэцэн гишүүн цогт гишүүн 14-ны 3-р сард Улаанбаас татгалзсан тоод явуулсан. Тоодтой бол тухайн асуудал маргаан болоод шүүхтэр байгаа юм байна. Ийм учраас уг асуудлыг хяналтах боломж авах манай хэрэг үүсэх боломжгүй гэдэг нь буцаацсан. Ингээд анхаачны шүүх хуралдаан 5 сард болсон. Уг шийдвэрээс зөвшөөрч давзаалч юмар гомдол гаргасан. Ингэхдээ бол улсын дэд шүүхийн 2006 оны тайлбарыг иш татаж гомдол гаргасан. Гол үндэслэл нь бол юу гэдэг зэрэг хуулийн ерөнхий заалтыг хэрэглээ захиргааны акт харах нь бол хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл болно гэж улсын дэд шүүхийн 2007 оны өөрийнх нь тогтоол. Зог тогтоолыг үндэслэл болгож гомдол гаргасан боловч түүнийг бол давзаалчдын шүүх нэхэмжлэгчнэр ирэх ашиг өндөгдөг үн гэдэг анхаачны шүүхийн дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрт өөрчлөлт оруулах төр чигтнүүлдээс. За хяналтын журмаар гомдол гаргасан. За хяналтын шийдэнд мөн улсын дэд шүүх та бүхэн өөрсдөө ингэж тайлбарласан шүү. Нэгэн тийм тайлбарээс учраас энэ тайлбарын дагуу та нарын тогтоолын хууль буслахын тогтоогод өгөөч гэж. Тэгэхээр улсын дэд шүүх бол ямар тайлбар хэлдэг вэ гэдэг зэрэг шийдвэр магадлалыг хэвээр үлдээгээд үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна гэж дүгнэлт хийгээд харин шүүхийн ерөнхий зөвлөлд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй болохыг дурдаад үүргээ биелүүлэхийн зүйтэй гэж цон тэмдэглэсэн юм шийдвэр байсан. Ингээд улсын дэд шүүхээр асуудал хэлцэгдэж дууссан учраас 10 сард зогссон. За энэ үед бол үндсүүлийн цэцтэй дунд судлаг хуралдаан болсон. Шүүх байгуулах тухай хууль бол хууль үндсөө зөрчсөн байна гэдэг. За 3 жилийн шүүхийн шийдвэрийн үндслэг хэсэгт ямар асуудал дуртаад байдгүй гэдэг зэрэг ерөөсөө шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор шүүгчнэрийг чөлөөлсөн байна. Энэ бол хууль зөрчихгүй байна гэдэг юм дүгнэлтүүд өгöd байдаг. Ингээд 1 сарын 30-нд үндсүүлийн цэцэн их судлалын хуралдаан гарсны дараа 2 сарын 26-нд улсын дэд шүүхийн захиргааны эргийн танхимд хандаж бусалт гаргасан. Шүүгэн шийдвэрийн үндэслэл болоод байгаа хуулийг үндсүүлийн цэцээс бүгд нь хүчин болгочлоо. Одоо шинээр илэрсэн нөхцөлийн улмаас шийдвэр магадлал тогтоолыг хянаад өгөөч гэдэг. За улсын дэд шүүхийн захиргааны эргийн танхим 4 сард хүсэлтийг хэлэлцсэн. За энд бол шинээр илэрсэн нөхцөлд хууль бол хамаарахгүй байна. Гэхдээ иргэд бол үндсүүлийн цэцэд маргаан хянах шийдвэр тухай хууль заасан дагуу бол өөрийнх нь эрх нь хөндөгдсөн гэж үзвэл шүүхэд хандах эрх нь нээлттэй шүү. Манай тогтоол бол уг шүүхэд хандах эрхийг хязгаарлахгүй шүү гэсэн юм өгүүлбэрийг оруулж гисэн. За үндсүүлийн цэцэд 2 удаагаар хандсан
2015 оны 1 сарын 13-нд. За үндсүүлийн цэцэд хандхлаар үндсүүлийн цэц 3 сарын 26-нд үндсүүлийн цэцэн гишүүн суур мэдээлэл хүлээн бас татгалцсан. Үндсэл нь болохоор энэ бол үндсүүлийн цэцэн хянан шийдвэрлэх маргаан биш байна гэж. За тухайн үндсүүлийн цэцэн гишүүний тогтоолыг зөвшөөрч гомдол гаргасан. За гомдлыг бол 6 сарын 5-нд хянан хэлцээд гомдлыг хүлээж аваагүй. Гэхдээ нэхэмжлэгч нарыг ирэх хөндөгцөн гэж үзвэл шүүхэд хандах эрхэн нээлттэй гэж. Ингээд улсын дэжүүгийн захиргааны нэргийн танхим болон үндсүүлийн цэцэн багц судлалын оролдоноос шүүхэд хандах эрхэн нээлттэй гэж заасан учраас түнчлэн шүүх байгуулах тухай хууль 7 сарын 1-ээс эхлэн хүчингүйлж дараагийн хууль үйлчилж эхэлсэн эхлэнгүүд нэр бүхэн иргэдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх байх гэж хүлээсэн. Ингээд шүүх байгуулах тухай хууль 7 сарын 1-ээс эхэлж үйлчилж 7 сарын 3-наас эхэлж үйлчилж эхэлсэн. Бичгтээ бол 7 сарын 1-ээс гэж бичсэн байсан. За 7 сарын 3-наас эхэлж албан ёсоор нийтлэгдсэн учраас энэ үеэс эхэлж үйлчилж эхэлсэн. Энэ тал дээр бол улсын дэжүүгийн тайлбар дотор мөн тодорхой заасан байна. Өөрт нь заасан боловч албан ёсоор нийтлэгдээгүй хуулийг дагж мөрдөхгүй гэдэг. За ингээд 7 сарын 3-наас үйлчилж эхэлсэн энэ хуулийн дагуу бол асуудал шийдвэрлэгдэх байх гэж бодсон боловч асуудал нэр бүхэн иргэдтэй холбоотой асуудлыг шүүх эргээ зүйлийн зүгээс ямар нэг ажиллагаа огт хийгээгүй. Ингээд 7 сарын 30-нд нэр бүхэн иргэд буюу тухайд 12 иргэн анх явж ирсэн. Тэгээд тэдгээрээс нэлээд олон ажил тууцаж эгүүлэн тогтоогдсон захиргааны ажил хийсэн. Зарим нь бол за би нэхэмжил гаргах болъё гэж сүүлд нь 6 болсон. Ингээд 7 сарын 30-нд дүүргийн иргэний эргийн шүүхэд хандаж нэхэмжил гаргасан. За нэхэмжлийн шаардлага бол энэ хөдөлмөрийн маргаан гэж үзсэн. Ерөөсөө хууль заасан үндслэл бүрдээгүй байхад албан тушаалаас нь чөлөөлсөн юм байна. Тэр чөлөөлсөн шийдвэрийг бол зөвшөөрч хөдөлмөрийн маргаан гэж үзэж шүүхэд хандаж нэхэмжил гаргасан. 8 сарын 6-нд инхтэн шүүгч хүлээн авахаас татгалцсан захирамж гаргасан. Уг захирамжийг зөвшөөрч 8 сарын 17-нд шүүхэд хандаж гомдол гаргасан. Гомдлыг 10 сарын 1-нд 2 сар 23 хоногийн дараа хянан хэлсэн. Тийм сар 23. За ингээд хянан хэлцээд гомдлыг хангахгүй орхисон. Хангахгүй орхихдоо ямар үндслээр шүүгчийн захирамжийг зөв гэж үзсэн огт тайлбарлаагүй. Зөвхөн ганцхан өгүүлбэрсэн. Шүүгчийн захирамжийг буруудах үндслэл байхгүй байна л гэж ганцхан өгүүлбэрсэн. Өөр өгүүлбэр огт өгчээгүй. Ингээд 10 сарын 1-ний тогтоолыг 10 сарын 19-нд гаргаж авсан. 10 сарын 26-нд өнгөрсөн 7 хоногийн нэгд өдөр өөр асуудлаар шүүхэд хандаж дахин нэхэмжил гаргасан. Энд бол шүүгч эргэцэн байдлын тухай 18.8 түрүүн элдэгч ариуна 18.8 гаргаж ирсэн. Шүүгч албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус гэж шүүх тогтоовол гэсэн. Яг энэ үндслээр шүүгч албан тушаалаас хууль бусаар чөлөөлсөн байна гэдэг үндслээр Монгол Улсын ерөнхийлөгчийг хариуцагч хадгалж шүүхэд хандаж нэхэмжил гаргасан. Өнөөдөр инхтэн шүүгчийн туслахтай уулзаж асуусан нэхэмжлэж хүлээн авахаас татгалцсан гэсэн хариу өгсөн. Амар бичигдэд дуусаагүй байна. За ер нь бол зөвхөн шүүх иргэний эргийн шүүх бол ямар байр суурьтай байгаа вэ гэдэг зэрэг бид нар бол Монгол Улсын ерөнхийлөгчөд холбогдуулж иргэний эрг үүсгэхгүй гэсэн байр суурьтай байгаа. Тэр нь бол иргэний эргийн шүүхтэр хоёр шүүгчдэр ирж нэхэмжил гаргасан хоёулаа тийм байр суурьтай байсан. Бүрэлдэхүүн эхний бүрэлдэхүүн бол энэ чинь ерөнхийлөгч бид нар хариуцагчаар татах боломжгүй. Та нар бол үндсүүлийн цэцээр харьяал тогтоолгоод аваад ирэх. Тэгвэл бид нар шийдэх гэсэн байр суурь. Ийм учраас уг бүрэлдэхүүн хоёр гомдол орсон учраас энэ бүрэлдэхүүнээр асуудлыг шийдвэрлэхгүй өөр бүрэлдэхүүнээр асуудал гомдлоо шийдвэрлүүлнэ гэсэн өөр бүрэлдэхүүн асуудлыг шийдвэрлэхдээ хурлын тавыг надад мэдэгдэхгүйгээр хурлаа хэлцээд гомдлыг хэлцээд хурлаар асуудлыг хэлцүүлсэн байж байгаа. За одоо бол хамгийн сүүлийн байдлаар ийм байдалтай байж байгаа. За ер нь бол дүүргийн иргэний эргийн шүүхийн байр суурь бол ямар байр суурьтай байгаа гэхээр та нар захиргааны эргийн шүүхэд хандаад тэргээр асуудлаа шийдвэрлүүлж байгаа. За миний бие бол энэ асуудлыг захиргааны эргийн шүүх шийдвэрлэх ёсгүй. Нэгэнт хуульд бол шүүх шийдвэрлэх гэж заасан учраас дүүргийн иргэний эргийн шүүх шийдвэрлэнэ гэсэн байр суурьтай байгаа. Зөвхөн захиргааны эргийн шүүх шийдвэрлэхгүй гэдэг дээр бол тухайн хурлын протоколыг харж ирсэн юм л да. Улсын хурлын чуулганы. Тухайд бол Лүндэж Янцэн гишүүн санал гаргаж ирсэн. Энэ ерөнхийлөгч энэ асуудалд оруулах ёстой биш үү?
хуулийн санаачлаг засгийн газрын зүгээс бол ямар байх ёстой гэсэн хэлээр ерөөсөө хүндрэлтний хувьд бол ерөнхийлөгчийг шүүхэд татдаг гэдэг ингээд юм хоёр өөр жишгүүд ярьж байгаа. Ер нь бол манай шиг юм тусдаа үндсүүлийн бэлтэнд хяналт тавьдаг байгууллага байдаг юм улсад бол ерөнхийлөгчөд татдаггүй. Тийм учраас энд бол захиргааны хяналт шийдвэрлэх тухай хуулийн дагуу бол ерөнхийлөгчийг татах ёсгүй гэж. Ингээд уралдаан дээр бол ерөнхийлөгчийг татах ёсгүй байна гэдэг дээр бол санал нэгдэж ерөнхийлөгч бол субъект нь биш гэдэг нэгэн шийдсэн. Нэгэн субъект нь биш гэдэг тухайд хууль тогтоогч шийдсэн учраас уг асуудлаар бол захиргааны иргэн шүүхэд хандах хууль зүйн онцлог ерөөсөө байхгүй. Тэгэхээр дүүргийн иргэний иргэн ердийн шүүх болгодог зэрэг та нар ямар нэг байдлаар захиргааны иргэн шүүхэд өгөөд болохгүй болохоор та нар цэцэр харьяал тогтоолгоод аваад ирж байгаа. Ийм л байдалтай байгаа л одоо нэгэнт одоо дүүргийн иргэний иргэн шүүх хүнээх бас татгалзаад мэдээж захирамжийг хэвээр үлдээх байх. Энэний дөрөв болол уг нь шүүх уралдаанд орж нэг 30 минут гомдлого үндэслийг тайлбарласан. Шүүх уралдаан цаг 40 минут зөвлөлдсөн. Тэгэхдээ ганцхан өгүүлбэрээр гомдол үндэслэг байна гэж ганцхан үндэслэл хэлээд ингээд зогсоосон. Тэгэхээр хууль зүйн хувьд бол асуудал нэг иймэрхүү мухардалд ороод одоо тэгтээ зэрэг шүүгчийн захирамжийг аваад үндсүүлийн цэцэд хандах, үндсүүлийн цэцэр харьяал тогтоолгох гэсэн ийм шат руу явах болоод байна л да. Монгол Улсын үндсэн хуулиудад ерөөс анханаас нь шүүх эрх мэдлийг хэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлыг үндсэн хуулийн төвшнгөөс тавихгүй болов ахаад энэ байдлаар шүүгчнийг хилмигдүүлэх, шүүгчнийг ажилтгүй болох нөхцөл боловсон манай Монгол Улсын үндсэн хууль байна гэж харагдаад байгаа. Шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлнэ гэдэг Монгол Улсын үндсэн хуулийн 47 зүйлийн нэгдэн зарчилж. Тэгэхээр шүүгээ татан буулгангуудаа шүүгч нараа чөлөөлөө ажилт болчих. Эргээд Монгол Улсын үндсэн хуулийн 49-ийн нэгдэн бол тэр шүүгчийн хараат бус шүүгч хараат бус байж гагцхүү хууль загтана гэсэн. Эргээд шүүх эрх мэдлийг шүүгч биш шүүх хэрэгжүүлэх юм чинь шүүхийг татан буулгах замаар шүүгчнэрийн эрхчлэлд одоо бүрэн эрхэд халдаадах үндэслэл манай улсын үндсэн хуульд өөрт нь бий болчихжээ. Хуучин 60 оны хүртэл үндсэн хууль шүүх эрх мэдлийг гагцхүү шүүгч хэрэгжүүлнэ гэсэн заалт байсан. Тэгэхээр энэ заалтыг шүүх хэрэгжүүлнэ гэдэг авцсан учраас ахаад ийм шүүгчийн эрх зүйн байдалд халтсан нөхцөл байдал үүссэн юм байна гэж үзэж байгаа. Мөн шүүхийн ерөнхий зөвлөлийн 41 тоо тогтоол байна л да. Энэ тогтоолоор юу хэлж байгаа юм гэхээр Монгол Улсын ерөнхийлөгчид бүх анхан шатны шүүхийн болон давзаад шатны шүүхийн шүүгчдийн чөлөөлөх тухай асуудлыг өргөн мэдүүлчих. Яг л Монгол Улс өөрөө тусгаар тогтносон бүрэн бүтэн улс байж хаад нэг өдрийн дотор бүх шүүгчдийн чөлөөлждөг. Шүүхийн ерөнхий зөвлөл маань өөрөө энэ жишээ шүүгчнэрийн эрх ашиг руу халтсан байна. Монгол Улсын үндсэн хууль дөрвөн тохиолдлыг л заасан. Гэхдээ шүүхийн ерөнхий зөвлөлийг бид нар яах гэж байгуулсан бэ гэхээр шүүгчнэрийн эрх ашиг хараат бус байдлыг хангаж ажиллаач гэж байгуулсан. Тэгэхээр нөгөөх нь эргээд шүүгчнэрээ одоо чөлөөсөн тийм нөхцөл байдал үүссэн юм байна. Ерөнхийлөгчийн хувьд бол 198 дугаар зарлигийг гаргахдаа шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслээд гаргацсан. Гэтэл эн чинь ямар үндэслэлээр шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор бүх шүүгчдийг чөлөөлж байгаа юм. Энийгээ бас хууль зүйн үндэслэл харсангүй гэж үздэг байна. Тэгэхээр шүүхийн үйл ажиллагааг дуусгах болгоно эргэлтлээр шүүгчийн эрх ашигт халдаад байна. Тийм учраас энийг бас цааш нь эрх бүхий байгууллагууд хэлэхгүй болов аль ч улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүгчд хэрэгжүүлэх ёстой шүү дээ. Өөр тэгсэн чинь байгууллага гэдэг хийсвэр субъект аваад тэр байгууллагын нэрийг өөрчлөх замаар бүх шүүгч нар руугаа хадаад байна гэж харж байгаа юм. Дөрөвчийн дээр нэг 12 шүүгчийн асуудал дээр бид нар юу гэдэг юм энэ шүүгчнэр бол хүмүүс бол шүүгч нараа. Шүүгчийг огцруулах үндсэн хууль заасан тэр нөхцлүүдэд байхгүйгээр хууль бус 41 тоо тогтоол хууль бус одоо хуулийг буруу хэрэгсэн 198 дугаар зарлигаар чөлөөсөн учраас энэ шүүгчнэр дээр 15 дугаар зүйл гэдэг асуудал яригдахгүй харин шүүгчнэрийг томилох тухайн асуудал яригдах ёстой гэж үзэж байна. Тэрнээс биш одоо бол энэ шүүгчнэрийн бүрийн эрхийг дуусгах болоод чөлөөлсөн юм уу ямар нэгэн хууль ёсны баримт байхгүй байна гэж үзэж байна. Тэгээд яг түрүүчийн маргаануудыг харахад цэцэн шүүгчинч нөгөө шүүгчдэрээ асуудал гэхэлэр шүүхийнхээ тухай хууль руугаа буруугаж гिचдэг. Хуучин 92 он бүгд найрамд Монгол улсаас Монгол улсаас шилжихэд бүх шүүгчдэр чөлөөлөөд бүгдэнд нь Монгол улсын шүүхийн шүүгч гэдэг зарлиг гарсан юм. Тэгэхээр тэр жишээг дагаад одоогийн тэр 41 тоод юу
41 доод 198-2-оор ингэж шүүгчдийн бүгдийн чөлөөлөлд яваад байна. Тийм учраас ахаад одоо хэрвээ дүүргийн шүүхүүдийн нэр өөрчлөлт байршлагдсан өөрчлөлт юм бол ахаад нөгөө шүүгч нарыг чөлөөлж хайчаад дараад нь эргээд томилхолоор томилхгүй. Ийм нөхцөл байдал үүсгэж байгаа шүү гэдгийг энийг анхаарч гэж хэлсэн. За анхаарал тавьсан.